Болор цомд маш олон элэглэгчид байсан. Тангадын галсангай сая элгэллээ. Цэрэн жамцгай элэглэж байлаа. Гүр азрах маань хүртэл элэглэж байсан. Энэ удаа сүүлийн 3 жил болор цомыг элэглэгч хийж байгаа. Ойдоо угааг урьж байна. Болор цом сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулагдсан. Энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа. Сүүлийн 3 жилд болор цомыг хамтдаа зохион байгуулалтаж элэглэж явсан. Элэглэгч ойдоо. За, соёлын гавь цэцгэлтэн яруу найрагч айд өмөр очирт. Сая тангадын галсангаа түүнийг чоон гээд байна. Уг нь чоон биш азраг юм байгаа шүү дээ. Сая хүртэл өөрөө хангар лазраг шиг тангарч орхин шүү гээд яваад орсон сая. За, айд өмөр очирт. Их хуралд хонь байснаас иргэдийн хуралд чоон бай. Ингэж хин хэлсэн юм бэ. Азраг шиг хаяа ардгалдаг, азсаг шиг заримдаа аашилдаг айд өмөр очир хэлсэн юм. Нэрээ тэр азраг, нэхэл хатуутай азраг, хүний хэлээр ярьдаг азраг, хөөй бас шүлгэлдэг азраг. Хасч хөөдөг хэдэн мордоо, хачин сайхнаар зурдаг азраг, хамгаас үнтэй газар нутгаа харийн тоноолтоос хамгаалдаг азраг. Хайрын думсан хэдэн гүүгээ хардаж харамлаад ноцдог азраг, харлаган бодолтой засгийн түшинтийг хаяа бас хаздаг азраг. Дархан сүргээс урвж харавсан, даварсан зарим мордыг давчуу цайзанд нь ганц өшгөлдөг даргангийн сор азраг. Байж атлаа тачаадсан ч байдсангүй хэрэг үлдэггүй, баталгаатай ганцхан гүн дээр л гიშигдэг бадрангүй хар азраг. За, Америкт гялалцж яваа хулганааны тэргэл хүн болгон мэднэ 90-ад оны цогтой яруу найрагч. Залуу явахад юм бүхэн өнгөлөг гэж завсар зайгүй шүлгэлсээр байхад нь засаг түүнийг харж үзээгүй. Зайлгүй тэгээд Америк явчихсан. Америкийн засаг түүнийг харин залуу байлгасан, аяа бас өнгөлөг болгосон. Айзмаар тэргэл улам залуужаад арвтай бэнтэгч тоохоо байсан. Манай тэргэл лут болсон, маруухан улс төрчдийг намандаг чөтгөрийн гүнж болсон, мандан бадрлын төлөөх тэмцлийн оч болсон, мянган лайк авдаг фэйсбүүкийн од болсон. Хай бас болоогүй цаадах чинь хаан найргийн мятаршгүй тулаанч, хард одсон монголчуудын улаач, халахыг төлөөлсөн Америкийн цагаач. Тийм сүрхий цагаач юм бол чи одоо харин төв дэлхийг нэгэнтээ орхиод тэр чигээрээ ангараг руу яваарай. Тэнд харалцгаад Монголдо ирээрэй. Тэгвэл чамаагүй Чингисийн удам гэж бишрээд тэргүүн дээрээ залж ардын баатар болгоноо. За, яруу найрагч Сарвын Сүрэнжүү хат. Одоо саяхан Төртөс саадан сангийн тэргүүн гүн үйлс бид хоёр Сүрэнжүү хаага эргээд ирлээ. 80 нас төгсөж яваа гэд гялалцж байна тэр хүн. Анд чойны маань тэвт алдар түрэгчгсэн, алтан үеийнхээ дурсамжийг биччихсэн, амин насныхаа бүтээлийг төрөвчгсэн, ардын уран зохиолч аль хэдийн болчихсон. Уухаа болоод биеийн чулууччихсан, ууралхаан болоод сэтгэл нь ариусчихсан, утаа гүмбэнгийн ажсыг хүрчгсэн, улсын ерөнхийлөгчийн ирээл багтчихсан. Хүүхэд шуухт нь гадаад руу гарчихсан, хүүгэн цэнтэнд гавьяантаа сууччихсан, хүрх ёстой оргилдоо хүрчгсэн, хөөхөн цогцол маань баатар болчихсон. Хөрсдөж жаргаж яваа найрагч хэн бэ гэвэл хөлдөөн жороото Сарвын Сүрэнжүүг хэлнэ. За, зохиолч Балжрын догмодын сууж байгаа юм байна. Залуу насндаа сайхан яруу найрагч байсан хүн блэ, сүүлдээ үргэлжлэн рүү халтарсан юм лээ. Балжрын догмодахт. Бичгийн их хүн догмодах танаас хөдөө хангалдаг гэж бэлэг данхай чимд доржоос би сонссон. Нэг удаа дорногууд байхыг ч найжхад нэрээ танаас хөдөө хангалж байсан шүү. Цээжнээс чинь цэр биш мах амтагдаж байсан бол уушигнаас чинь утаа биш агаар сэнгэнэж байлаа. Ходоодноос чинь хорз биш сүү амтагдаж байсан бол хоолооноос чинь эстрад биш уртын дууянгалж байлаа. Гарт чинь янж үр биш гартаамар гэлдэж байсан бол хөлд чинь шааха биш хороом гэлдэж байлаа. Үгнээс чинь улс төр биш өвс сонсогдож байсан бол амнаас чинь арих биш тараг үнэртэж байлаа. Харин энэ хүү хөдөөгийн сайхан үнэрүүд хар утаас унгасан хотод ирээд будаа. Хөлөгтэй хотын гудамжин саяхан хэрэг болгоо таны хажуугаар шүргтэл хөдөө биш харин хөл сангалж байлаа. За, баяр хүүгийн гिचэн хорлоод. Энийг одоо 3 жилийн өмнө л өврөнгаад уншижсэн юм а зөвхөн өврөнгаахан сонссон хотын бол сонсоогүй.
Өнгө тансаг уянгийн шүлгийн хатан хорлоо, өсч дэвчээр Америкаар зугаалсан зочин хорлоо, өдөрсөн мөргөдийг Монголын тэнгэр аргамдсан хачин хорлоо, өврийн хангааг халахын хавтгаа дуурсгасан ичин хорлоо. Хөө гаялгуу нэгшилсэн хөөрхөн хорлоо, хөдөө хотгүй атаархам гойхон хорлоо, хөөж огт таргалаагүй туйхан хорлоо, хөгшин надад хүртээлгүй уйхан хорлоо. Эралис нарыг эвдэд сойлсон бардам момог, 90-ад оны их тесрэлтийн бахтам домог, экшиглэн дэх янжин ламын баясгалан чимэг, энхэн цагийн яруу шүлгийн бадрангуй цомог. Олон жилийн өмнөх онгон зэрлэг хөдөөний бор охин, одоо бол унаж тусмаар хотын ганган хүүхэн. Сая та нар хараа үзье. Сүлийн шүлэг. Понцгийн бадарч батаа зориулсан юм аа. Яруу найрагч Понцгийн бадарчд. Аяа бадарч ахын 9 эрдний орон агуу шүү агуу. Алт мөнгөний цахим ертөнцид амьдараа дахиад орчихсон юм шиг. Орсон гарсан бүхнийг алт мөнгөөр дайлж, оюун номон шүр сувдаар гэр бүл тоглодог, ойгүй баян айлын их хүүхд шиг байсан юм шиг л бичсэн та. Гэхдээ мянцсан цагаан толгоодон бадарч ах 9 эрдэнэ ол зүүж үзээгүй. Махир чулуунгаас сэхэр манан хөөргөөр найргийн томчуудад баярхаж бол үзсэн. Бас бадарч ахын тэмээ шүлэг агуу шүү агуу. Атан тэмээдийн бодит амьдрал донд ахуу буяраа уусчихсан юм шиг. Эрен хансан орсон бууртаа ноцолдож энгин тэмээдийг эргүүлж авсан юм шиг л бичсэн та. Гэхдээ цэлгэр говьдоо бадарч ах ботхтой инг тэжээж бол үзээгүй. Циркийн менежмент харин бойтогтой тэмээ шогшиж явахыг бол харсан. Буурал бадарчин цэрэг армийн тухай шүлгүүд бузгаа шүү бузгаа. Буу тачгсан дайны талбарт буу биеэрээ дахиад орчихсон юм шиг. Төрмөг Японыг полимотоор галлаа зогсохгүй. Төмсгийг нь дэлд хөмсгийг нь зад зогсож явсан юм шиг бичсэн та. Гэхдээ хэлийн цэргийн бадарч ах говь ханганд бол тулдаагүй. Хэнцэр хүүхний гуй хонгонд бол тулалцсан.